150 сая төгрөгийн шагналын сантай сошиал бай жуниор сурагчдын лигийн шигшээ тоглолтууд албан ёсоор эхэллээ. За аймаг дүүргээс шалгарсан 72 багийн 1080 хүүхдийн ширүү өрсөлдөөн буян тухай спортын ордонд өрнөж байна. За сурагчдын лигийн финалийн шатны тоглолтууд эх 7 хоногийн пүрэв гарагт болох юм а. Монголын волейболын албаа Голомт банк хамтран сурагчдын лигийг ийхүү анх удаа зохион байгуулж байна. Тамирчид 13-аас 14, 15-аас 16, 17-аас 18 гэсэн насны ангилалд өрсөлдөж байна. Толгойн дүнд тулгуурлаад бид нэр волейболын спортыг зөвхөн тэмцээн гэж харахаас илүүтэй нөгөө талаар зөвхөн спорт гэж харахаас илүүтэйгээр волейболын спорт бол маш том хүндлэл, маш том харилцаа, маш том зохион байгуулалт, багаар ажиллах, тэгээд хүүхдийн хүмүүжил, төлөвшөлттэй одоо салшгүй холбоотой юм байна. Бидний харж байгаа үнцгээд байх вэхээр волейболын спортыг хөгжүүлэхийн тулд лиг гэдэг зүйлийг сурагчдаас эхлэх ёстой юм байна. Дээд лиг гэж байдаг тийм. Хөгжлийн лиг гэж байдаг, оюутны лиг гэж байдаг. Тэгэхээр волейболын холбоо энэ жилээс эхлээд сурагчдын лиг, оюутны лиг гэдэг энэ хоёр зүйлийг цоо шинээр хийж эхлэе гэж яаж байгаа. Тэрний анхлал болоо сурагчдын лиг болж байгаа. Тэгээд хүүхдүүд бол маш сонирхолтой байна. Энэ тэмцээнд хамгийн гол нь бид нар бүх сургууль, бүх 21 аймаг 9 дүүргийнхаа сургуулиудыг хамруулахыг хүссэн. Бидний зорилго маань ерөөсөө одоо анхны шатнаас нь эхлүүлээд Монгол улсын шгшээ багийн тамирчдыг бий болох нөхцөл бодлосоор хангахын тулд 21 аймаг 9 дүүргийн бүх сургуулиудыг хамруулсан ийм том хэмжээний тэмцээнийг зохион байгуулж байна. За бидний хувьд бол одоо чинь тоглолтын дүрм 13-14-өөс дүрм арай өөр. Тэгэхээр сэтгэний өндөр талбай хэмжээ гэдэг юм эсвэл арай дүрм дээр өөрчлөлт. Энэ удаагийн тэмцээн нь сургуулиуд өөрсдийн багаар орж байгаа нь маш их туршлага хөрөмтлүүлж байгаа. Бага насны ангил дээр манай баг орж байгаа. Бага насны ангил дээр 13-аас 14 нас нь одоо яг минигийн үеэсээ гарч ирээд хамгийн их туршлага хөрөмтлүүлж байгаа, томтол багаар тоглож эхэлж байгаа тийм үе байгаа. Тэрэн дээр одоо ингээд нийслэлээ төлөөлөд оролцож байгаадаа их баярлж байгаа. Эхний тоглолтуудаа хийчээд ер нь бол их сайн хүүхдүүдтэй тоглох амар гоё. Өрсөлдөөн нэлээд ширүүн байсан. Контр гаргаад. Хүүхдүүд аймаг дүүргийнхээ сургуулиудтай өрсөлдөж шилдгээр шалгаран сурагчдын лигийн шигшээ тоглолтод оролцож байгаа юм. За Голомт банк волейболын спортыг хөгжүүлэхийн тулд ирээдүйн болсон хүүхд залуустаа анхаарлаа хандуулах ёстой гэж үзэн энэ удаагийн тэмцээний зохион байгуулж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.